Та сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ бусдын услагааны нөхцөлд эрдэнэ шишийг ургуулах агар технологийн тухай танилцуулъя. Эрдэнэ шишг Zem House гэж нэрлэдэг. За англиар бол mice with corn гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ эрдэнэ шиш маань бол дэлхийн нийтэд тархацтай таримд гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ юугаар юм тархацтай байгаа гэдэг аливаа таримтлын тархац нь бол тухайн тэр таримтынхаа ач холбогдлоос нэг болж тархац өндөртэй байдаг. За тухайлбал эрдэнэ шиш маань өөрөө уурга, нүүрс ус, эрдэс бавц их баялагтай, бусад үр тэрнээс их онцлог баялаг урмал гэж үздэг. Эрдэнэ шишийг манай орны нөхцөлд 80-аад оны үед бол ерөнхийдөө бол услаатай нөхцөлд дарш тижээлийн зорилгоор тариалж байсан. Сүүлийн үед бол эрдэнэ шишийг маань хүнсний зорилтоор, үрийн зорилтоор, сор солилтын зорилтоор тариалдаг болсон. За тэгэхээр энэ ургамал маань бол ерөнхийдөө ач холбогдолтой малын, тижээлийн болон хүнсний, техникийн агаас гадна олон зорилттайгаар бол энийг бол ашигладаг. Өөрөөр хэлбэл энэ одоо эрдэнэ шиш маань бол нэлээд хэдэн төрөл зүйл байдаг. Түүнээс бол яг өрийнх нь өнгөөр бол шар буюу цагаан үртэй гэдэг энэ сортууд төрлүүд зүйлүүд нь нэлээд их тархсан байдаг. Үйлдвэрийн зорилгоор яг цаардуул, тос, сүүлийн үед биотос үйлдвэрлэх зорилгоор энийг бол эрдэнэ шиш маань ашигладаг болсон байна. За тэгэхээр зэрэг энэ өөрөө бол эрдэнэ шиш маань павац гэдэг үр тарианы биелэгтний авахд багтдаг нэг настай урмал, өвслөг урмал гэж үздэг. За гэтэл эрдэнэ шиш маань бол нэг гэртээ хүүс нь бас тустай юм урмал гэдэг. За эрдэнэ шиш маань өөрөө хүчирхэн үндэстэй. Энэ үндэс нь бол өөрөө тэгвэл ган нэг төсвөрлөх чадвар сайтай байдаг. За навч бол маш их томтой. Ер нь урмлын таримтлын навч том байна гэдэг чинь фотосинтезийн процессыг бүрэлдүүлдэг. Фотосинтезийн эрчим сайтай. Өөрөөр хэлбэл энэ яадаг түүнд одоо бий болгох шимт утсыг нөөцлөгд. Муу урмалд бол шимт утсын үнэлэмжийн нэг үндэс нь бол үүнтэй энэ процесстэй холбоотой юм аа. За ийм цэцэг буюу боргоцоог цэцэг, эр цэцэг буюу залаа баг цэцгээс бүрддэг. Энэ эрдэнэ шиш гэдэг нь бол дулаанд маш их дуртай урмал юм байгаа. Өөрөөр хэлбэл өр нь 8-10 хэм. Энэ нөхцөлд хөрсний дулаан 8-10 хэм өндөртөд урга соёлдог. Хамгийн тохиромжтойс хэмжээ соёлтын урга хэмжээ нь бол 10-аас 12 хэмд бол ургалтын сайжлаад хамгийн тохиромжтой тэмдэгт бол 25-аас 30 хэмийн нөхцөлд ургана. Тэгэхээр хүүтрэлтийн нөхцөлд 2-аас 3 хэмд бол хүүтрэл соёлт нь бол гинтдэг. Тийм учраас бол манай орны нөхцөлд бол яг дулаан бүс ихтэй тийм ээ. Ургалтын хугацаа юутай уртаа тийм нөхцөлд бол ургуулахад их тохиромжтой ургамал гэж үздэг. Ургалтынхаа хугацаанд бол эрдэнэ шиш маань нэмэх 10 хэмээс дээш дулааны 1850-аас 2200 Цельсийн градусд тохиромжтой ургадаг. Хөрс нь бол маш сайн сэрэгдсэн ийм хөрсөнд ургах тохиромжтой. За эрдэнэ шишийн сортуудын тухай бас энэ дээр мэдээлэл өгч гэж бодлоо. За энэ сортууд бол ихэнхдээ хүнсний зорилтоор sweet corn гэж энэ бол хүнсний зорилтоор тариалдаг. Сүүлийн үед бол манай эрдэнэ шиш маань ийм жижигхэн хүнсний тийм одоо попкорн мэтэр хийхэд бол хүнсний зорилтоор тариалагддаг. За фелд корн буюу талбай эрдэнэ шиш яриад байгаа орчуулбал энийг хот бол малын тижэл хүнсний хүнс олсон түүхэд болгоно хэрэгэлдэг байна. За зарим нутагт бол уламжлалт сортуудыг тариалдаг. За энэ бол урт хугацааны туршид нутгийн уур амьсгал зохицсон байгалийн сортууд байдаг. Хойд бүсийн сорт гэж хэлдэг. За Монгол орнд туршиж байгаа юу тариалж байгаа ямар сортууд байдаг юм бол эрдэнэ шишийн ТК 178 гэдэг сорт байна. За сүүлийн үед судалгааны талбайд Герман хятад гаралтай зарим сорт гибридүүд амжилттай ургаж байсныг бол тэмдэглэсэн байдаг. За тухайлбал одоо KWS 6001, KWS 2030 гэсэн сортууд байна. Монголд бол сүүлийн жилүүдэд эрдэнэ шишийн тариалтад нэмэгдэж одоо нийт 250-550 га орчим тариалагддаг юм байна. За 24-өөс 25 оны мэдээлэлээр одоо зарим аж ахуй нэгжид одоо эрдэнэ шишийг одоо дарш шүүс тижээд малын тижээлийн зорилгоор бол тариалдаг. Энэ бол 80-аад оноос их тариалдаг байсан. Одоо сүүлийн үед бол туслын удалцгааны нөхцөлүүд тариалдаг ийм технологиудад нэвтэр тариалдаг болсон байна. За үүнээс хасна эрчимдсэн сорт, нутгийн сортуудын тариалдан төв болон Увс ховд аймагуд бол зонглон тариалагддаг болсон байна 7 нуус те. За сүүлийн үед бол яг энэ хүнс хөдөөж байгаа яамнаас бодлого хүрээнд тариалагддаг. Эрдэнэ шишийг тариалах үр техник бордоо авах дэмжлэг цэцэлцээ үзүүлснээр энэ таримтлын тариалах талбай хэмжээ нэмэгдэж байгаа гэж үзэж байна. За эрдэнэ шишийн ургалтыг дэмжих нэг зүйл бол услааны хамгийн үр ашигтай арга бол туслын систем гэж үзэж байгаа. Туслын услааны давуу тал нь юу гэхээр услааны хэрэглээ болол багасж буурдаг 30-50% хүртэл хэмнэлтэй гэж үздэг юм байна. Урмалд бол жиг тархна. Тэр туслын услаанаас бол урмалын үндсэнд нь очино. Мөн тэр одоо өвчнийг багасгаж үздэг. Ядангуяа эрдэнэ шиш маань мөөгөнцөрний өвчнөр бол их өвддөг юм урмал байгаа. Тэгэхээр энийг багасгадаг. Өөрөөр урмалын эрүүл мэнд чанар сайжирна гэдэг. Чанар гэдэг нь түүний ургац
түүнд дагуулж байгаа юм шимт утсан хэмжээ нь. За ургац цуудууд ерөөсөө 10-аас 15% нэмэгдэж гэж үздэг юм байна. За услааны гормыг бол яг үрс ургах үед нь ур соёлгууд 1-2 удаа бага хэмжээгээр өгөөд за цааш нь тасралтгүй ургалтын хугацаанд нь тогтмол чигтэй байх зорилгоор услагааг бол энэ туслын услагааны өөрөг нь онцлог дэрлээ. За ер нь услагааны хамгийн гол их шаарддаг үе нэг бол залаа үүсэх, боргоцоо үүсэх үед бол хамгийн их ус чигийг шаарддаг байх нэ. За тариалтанд үрийг бэлтгэхдээ яах ёстой гэвэл бидний үрийг бэлтгэхийн хажуугаар хөрсөө бол бид боловсруулах ёстой хамгийн гол зэрэг юм хөрсөнд ургадаг. За энэ хугацаанд бол туслын услагааныхаа системийг бол тавих ёстой. За ингээд үрийн эрдэн шиг тавтаа 4-6 см өгöd ургамлын игнэний хооронд бол 60-аас 70 см, ургамал хооронд нь 25-аас 30 см. За ингээд нийт энэ одоо ургамлын ургалтын хугацаа зай завсар ургамлын тэр мөр хоорондын зайнаас хамаарат энийг гад орох үрийн норм юу 1 м2 авах ургамлын хэмжээг тооцсон. Өөрөөр 25-аас 30 кг үрийг бол 55,000-аас 65,000 хэрэг ургамал орно гэсэн үг. За тэгэхээр энэ ургамлын манд өсөлт төгжөлтийн үе шатыг би харуулсан. Эрдэн шиш маань өөрөө соёл залаа цэцгэлтийн үед боловсролт гэсэн ийм үе шатуудыг дамждаг. Эхний үе шатнаа хурдан явдаг учраас хаврын хуурайлтыг маш амархан дааж дэвсгэл гардаг. За ингээд өөрөөр хэлбэл нөгөө хамгийн их ус чиг шаарддаг үе юу? Энэ залаалт боргоцоо үүсэх үедээ нийт ургамлынхаа сая ус чигийг 40-50% бол шаардж ордог байх нэ. За таримлыг тариалах одоо гол агар техникийн нэг үзүүлэлт бол одоо таримлаа ургац их өндөр ариун ургац авахын тулд гол нь бол тэр ургамлынхаа арчилгааг нь бол зөв хийх ёстой байдаг. Арчилгаа хамгийн чухал асуудал. За ялангуяа энэ туслын услага гэдэг нь ач холбогдны үг гэдэг услаагаар болоод шингэн буюу эрдэс бордоо, органик бордоо өгөхөд бол их ач холбогдтой. Ингээд бол ургамалдаа уусан хэлбэрээр хүртээмжтэй ач бордоо маань бол энэ талаараа бас их ач холбогдтой байдаг. Ургалтын үе шат бүрт нь бол тохируулна бордооны нормыг тохируулна. Хэрвээ норм тохируулахгүй бол бордоо хитрэх буюу асуудал үүсдэг. Тэгэх юм бол бас бордооны хитрэлтээс болоод төрөл бүрийн одоо халдваргүй өвчнгүүд гарах бас тохиолдол байна. За ингээд бордог өгөх яг бол азот фосфор гол одоо макро элементүүд байдаг. За энэ бордог ургамлынхаа өсөлт төгжөлтийн айл үе шатанд өгөхүүд гээд нормд бас ингээд тодорхойлж өгдөг. За тухайлбал ургамлын өсөлт цэцгэлтийн үед азотын бордог өгдөг. Өөрөөр гад 100 250 кг гав ийм хэмжээгээр өгдөг байна. Ургамлын өсөлтийн эхний үед өгдөг нь яадаг юм бэ гэвэл тэр ургамлын үндэсний системийн ургалт сайжирдаг. Ногоо мас нэмэгдэг. Энтэйсээ болоод ургамлын цаашаа хөгжлийнх нь үе шатанд нөлөөлж уламж цаашаа ургац бүрэлдэхэд нөлөөлдөг юм аа. За фосфорын бордоо нь бол гад 50-аас 70 кг буюу тариалтай өмнө өгдөг үндсэн бордоо болгож өгнө гэсэн үг. Хөрс боловсролтой өгнө гэсэн үг. За калиум бордог бол тариалтаас өмнө бас өгч болно. Тариалтын хугацаанд нь бас өгч болдог. Калиум бордоо нь ямар учиртай гэвэл ургамалд нүүрс усыг бүрдүүлэх мөн хадгалтанд төсвөрттэй байхын тулд энэ калиум бордог өгөх нэг боломжтой байдаг юм аа. За дараагийн нэг асуудал юу гэдэг бол ургамал хамгааллын асуудал. Тэр ургамалтай бид нар өвчин шавж хогромолтой тэмцэх асуудал байдаг. За тэгэхээр энэ төр бол яг эрдэн шиш маань бол өөрөө өвчний мөөгдсрийн гаралтай өвчнгөөр өвчлөх магадaltaй. За тэгээд шавж юун. За хогромолтой тэмцэхэд бол бид нар яах ёстой вэ? За агротехникийн болон механикийн мөн химийн аргаар тэмцэж болох юм аа. За тэгээд өөрөөр хэлбэл ургац аль услагааны төрлийг ашиглаж байх тохиолдолд туслын услага, халиа услага, ер нь услагааны аль төрлийг хэрэглэж байхад услагааны норм хэмжээг барихгүй бол энэ өөрөө мөөгцөр бактери өвчин гарах бас магадлал өндөртэй байдаг. Энийг бол тариалал та бүхэн маань анхаараарай. За ингээд ургалтын үед бас нэмэлт бордог хийж өгнө. Нэмэлт бордог хийхдээ хийж явах хэвчээ услагаагаа бас давхар хянж явах хэрэгтэй байдаг. Хөрс хогромолтой тэмцэхийн тулд яг нэг сэрүүлтийг 3 удаа бол хийдэг. За эхний сэрүүлтээр 8-аас 10 см, ургамлын 8-аас 10 см. За ингээд 6-аас 8, 4-өөс 6 см хогромолтой тэмцэх хөрсийг бол сэрүүлдэг байх нэ. За ингээд ургац хураалтаа. За хамгийн гол нь бид нэр ургацыг хураахтаа тухайн ургамлынхаа эрдэн шишгээ тэр боргоцоон дох үрийн болцыг анхаарах хэрэгтэй. Болцын хэр зэрэг байна? Өнгөнд гол төл шаргал юм уу? Ямар сорт тарилсан шаргал юм уу? Гол төл ийм цаа өнгийн сортыг одоо манай оронд их тариалаад байгаа юм л да энэ төрлүүдээ. За тэгэхээр үрийн чийг бол бид нар анхаарах хэрэгтэй байдаг. Эрдэн шишийн үрийг бол 30-аас 35% чигт үед нь хатаж хурааж авдаг юм боргоцооны чигт. За хэд оройд бол өөрөө бол унах магадaltaй. За хураалтын өмнө бол тэр сортуудаа шалгах ёстой байдаг. За юуны дараа бол тэр хураасан үрийг боргоцоог бол заавал ингэж хатаадаг. Хатаахтай энэ агаар хүлцээтэй, хуурай, ийм нөхцөлд хатааж авахд
хадгалтанд татгах чаагаар маань 15-аас 18% чигтэй үед нь хадгалтанд оруулах юм аа. За энэтэй зэрэгцээд бид нар хураалттайгаа зэрэгцээд туслын системийн цэвэрлэг хадгалах үйл ажиллагаа явуулдаг. За ингээд түүнээс гадна түрүүн биелсэн ингэж өрөнд хураахаас гадна дарш буюу малын шүүс тэжээлийг бэлтгэхийн тулд бид нар хураахтаа өрийн сүүн болтын үед аарцсан болтын үеэр бид нар энийг хурааж малынхаа тэжээлд ашигладнаа. Бордоо болон тусгай нормыг бол зөв төлөвлөж нормод тохируулсан тохиолдолд ургац нэмэгдүүлэх үндэс болно. Сортыг зөв сонголтын сортыг зөв сонголтод тусгай нөхцөлд ялангуяа сортыг зөв сонгох хэрэгтэй байдаг. За тэгээ энийг дээр бол маш анхаарах хэрэгтэй энэ одоо өрхийн тариаланч маань. За мөн ургамлынхаа нэгтрэл игнийг зөв барих хэрэгтэй өөргөлөө тий. За бордоо хослохыг наривчлан хуваарлана. За хөрс чихтэй биш уу хуурай биш байхыг бол хянах хэрэгтэй гэдэг чинь. За ингээд өвчин хортон шавж хогромолтой тэмцэх менежментийг зөв удирдах явуулах хэрэгтэй. За ураг сураалт хатаалтыг зөв хийх байдаг. За хамгийн сүүлд нь юу байх вэ? Хөрсний альва таримлыг тарихын тулд заавал хөрсөндөө шинжилгээ хийх ёстой. Шинжилгээ хийдгийн ачаал бүгдийг өв гэвэл тэр хөрсөнд хэдийн хэмжээний бид нар шим тэжээлийн байц өгөх юм бэ? Нөө азот фосфор калий гэсэн тийм хамгийн томд. Энэ бол хамгийн сүүлд нь яадаг бол ургац нэмэгдүүлэх үндэс болдог. Өөрөөр хэлбэл энэ нэгснээ хоолно. Энэ бас тийм өвчин нөгөө хортон шавж байгаа бид тун нормын анхаараар гэдэг чинь бас нэгтэй болоо тэр ургамлыг эрүүл байх чанарыг сайжруулах шин төс бүрдүүлэхний үндэс ийм байдаг учраас энэ дээр бас бид нэр зөв сонголтоо өгөх ёстой. За ингээд та бүхэндээ их баярлалаа.